сайн байна уу? Өнөөдрийн хичээлийн сэдэв маань болохоор зан хотон хоёр гэсэн сэдвээр өнөөдрийн хичээл үргэлжлэнэ. За, ихийг сайн анхааралтай уншаад тэгээ дараагийн хичээлд орох юм шүү. За, хоёр дахь тасгал нь болохоор зан голоос уус суугатай аль амьтны нүхийг сүйтгэх гэж байсан бэ гэж байгаа. За, энэ нь болохоор хулган, тарваг, ойн ард гэж байна. Энээсээ алин гэсэн урлагийн дугуй тусгын болохоор ингээ бодох юм шүү. За, гуравт нь болохоор үйл явдлын дарааллыг бичээрэй. Эхлээд юу болсон, дараа нь юу болсон, эцэст нь юу болсон гэдгийг ингээд нэгээс хоёр өгүүлбэрт багтаан бичнэ гэсэн. За, дөрөвдөг тасгал нь хулган яагаад зааны хамрын нүхээр орж түүнийг хашраасан бэ гэж байгаа. Энийг болох мөн нэгээс хоёр өгүүлбэрт багтааж бичнэ гэсэн. За, тавдугаар тасгал үлгэр заанаар төлөвлөж хүний ямар ашиг илэрхийлсэн бэ? Энийг мөн адил нэгээс хоёр өгүүлбэрт багтаан бичнэ. Зургаат нь болохоор үлгэрээс авах сургамжид санаа юу вэ? Аль нь нэсэн бэ? Жижиг амьтад том амьтныг хизээж дийлэхгүй. Жижиг гэсэн байсан ч боломжгүй. Ухаанаараа бүгдийг шийдэж болно. Юмсыг хардаж байгаа шигээ дүгнэж болно гэсэн одоо юм асуултаа энийг мөн одоо аль сургамжид санааг авсан бэ гэдэг уртлын хэсэг одоо бодож дугуулах нэ гэсэн үг шүү. Дараагийн даалгавар нь болохоор асуух өгүүлбэр төсвөлтэй зөв холбоор гэсэн үг. Миний твтийг харсан бэ? Харсан уу? Харсан үү гэдэг шиг одоо ингээд альтай нь холбогдож тэрүүгээрээ бичнэ гэсэн үг шүү. За, 8 дугаар даалгавар нь болохоор бичиг талбараа өөрийн хамгийн эрхэм хүнтэй зориулж талархал бичнэ. Одоо аавдаа, ээждээ, ахтаа, багштаа, одоо тоогооч гişт нартай ч юм талархлыг ерөнхийдөө 5-аас 6 өгүүлбэрт багтаан бичгэн шүү. За. Дараагийн даалгавар нь болохоор одоо энэ юу орж ирсэн баг. Үлгэр цаа хотон хоёр гэсэн үлгэр маань орж ирсэн баг. Энийг хэдүүлгэнээс сонсож үзье. За, энэ үлгэр нь болохоор одоо манай хичээлийн яг сэдвийн агуулгатай яг адилхан байгаа да. Тэгэхээр хэдүүлээ энийг маш сайн сонсоод дараагийн тасгал даалгаврыг хийгднэ гэсэн. За, одоо сонссноо ойлгохыг шалгах даалгавар асуултанд хариулна гэсэн. Зан хаана амьдардаг вэ? Охтныг яагаад заан гомдсон бэ? Охт нь яаж заантай байлцсан бэ? Үлгэрийн төгсөлд юу болсон бэ? Гэдгийг одоо хоорондоо ярилцаад тэгээд дараагийн даалгавар нь болохоор үгсийг тайлбарлах. Үл тоомсорлох муу, хашраах, цовчих гэд эдгээр яг юу гэсэн утгатай үг гэдгийг тайлбарлаад дэвтэр дээрээ тэмдэглэх юм шүү. За, дараагийн даалгавар үлгэрт гарсан шинэ үгсээр өгүүлбэр зохиох. Дөрөв дэх даалгавар нь болохоор дараах эхлэлийг ашиглан зохион бичлэг өөрчлөж хэрвээ би охтны оронд байсан бол гэд 5-аас 7 өгүүлбэртэй бичвэр бичгэнэ. За, бүтээл сэтгэлээ дөрүүдийг зураарай гэж байгаа. Заан охт нь охтны нүх голын эрэг зурж тус бүрт нь нэр өг. Дараагийн даалгавар нь үлгэрт сургамжтай юу байна? Өөрийн үгээр 2-оос 3 өгүүлбэрт бичгэнэ. За, тэгээд гэрийн даалгавар болохоор зан охт нь үлгэрийг дэвтэрдээ маш гоёор өнгө алаглуулад голын эрэг уул ус заанаа гоё хийгээд